За бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ бичлэгийг үзэж байгаа та бүхэн маань одоо ингээд Amway вебсайтнаас бараагаа яаж захиалж авах вэ гэдэг зааврыг үзэхээр орж ирсэн байна. За тэгэхээр хэдүүлээ эхлээд бүртгэл үүссэн байгаа шүү дээ. За бүртгэл үүссэн байгаа. Тэгэхээр вебсайт руугаа www.amway.cgmn гэсэн вебсайт руу орохоор за энэ дээр нэвтрэх бүртгүүлэх гэсэн юм хэсэг байгаа. За бүртгүүлэхээр нь ороод эсвэл линкээр ороод бүртгүүлсэн байгаа. За тэгээд нэвтрэх гэдгээрээ дахиад орно. Нөгөө өмнөх линк ингээд бүртгүүлэх линк өгсөн байгаа. Тэр линкээр орохгүй шүү. За манайхан amway.cgmn гэсэн вебсайтаар орноо. За тэгээд мэдээж энд бүртгэлтэй утасны дугаарыг утас хэсгээ сонгоод утсаа бичээд тэгээд нууц үгээ та өөрөө зохиогоод хийсэн байгаа. За тэрийг хийх юм шүү. За миний хувьд болохоор яг нэвтрэх нэр гэдэг хэсгээрээ ордгийн. Энэ өмнө нь нөгөө бүртгүүл ингээ үүсгэсэн байсан. Энүүгээрээ ингээд орж байгаа шүү. Тэгэхээр та хэд маань утас гэдгээ сонгож орох нэ. За ингээд вебсайт руугаа ороход жоохон уншиж байгаад орно. За гар утаснаасаа бол бас яг адилхан ингээд сайт руу ороход нэвтрэхэд жоохон юм уншилтууд бол явагддээ шүү. За тэгээ хамгийн түрүүнд юу руу орох вэ гэх юм бол одоо каталог хэсэг рүү орно. Каталог гэсэн хэсгийг ингээд яг утасны чинь тэр зүүнтлийн дээдлийн юм 3 зураас гарч ирнэ. За энэ өөр өнгөтэй байж болно. За ингээд тэр каталог дээрээ дарах юм бол Amway best seller-үүд за эрүүл мэнд, гоо сайхан, биеийн арчилгаа, гэр ахуйн бараа гэсэн, бусад бараа гэсэн за ийм категориос сонгоод бараа бүтээгдэхүүнүүд захиалнаа. За тэгэхээр хэдүүлээ зүгээр жишээ татаад эрүүл мэнд гэсэн хэсэг рүү ингээ орчих. За эрүүл мэндгээ дарахаар гар утсан дээр дахиад ингээ дид ийм гарчгууд гарч ирдэ шүү. За тэгэхээр эрүүл мэнд гэсэн хэсгээ дарахаар дахиад дээдлэлт нэг ийм цэнхрээр эрүүл мэнд яасан гэдэг нэг ийм урт бичиг гарч ирнэ. За тэрэн дээр нь дарчаар за одоо яг энэ бүтээгдэхүүнүүд ингээд харагдаж шүү. За тэгэхээр энд нөгөө вакцины бүтээгдэхүүнүүд байгаа. Вакцины бүтээгдэхүүнүүд бол ингээ хамтд нь авах юм бол 5% хямдралтай гэдэг юмнууд нь зарим дээр нь байгаа. Зарим дээр нь 10% хөнгөлөлт нэмэлтээр ингэж хөнгөлүүлж авах одоо юунууд байгаа гэсэн үг. Урамшуулууд. За бүртгэлтэй бүх гишүүд 15% хөнгөлөлт авч байгаа шүү дээ. Хэрэглэгч байна уу, бизнес эрхлэгч байна уу бүгдээрээ яг адилхан нэг үнийг одоо ханшаар яг адилхан одоо үнэтэй бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг гэсэн үг. За энэ Омегаг одоо жишээ нь 5 жилийн өмнө бүртгэл хийлгээд одоо ингээд бизнесээр нь хийдэг хүн ч гэсэн яг энэ 98825 төгрөгөөр л авдаг гэсэн үг. Та өнөөдөр бүртгүүлж орж ирээд шинээр хэрэглэгч болоод авч байгаа бол яг энийгээрээ л авна. Тэгээ яг адилхан бид нар гар дээрээ нөтийн баримтаа авдаг. Өөрийнхөө бүртгэлээр ороод мэйл хаягаар бүртгүүлсэн учраас мэйл хаяг дээр нь захиалга хийгээд баталгаажсан тохиолдолд таны мэйл хаяг дээр за ингээ нөтийн баримт нэрдэг байх нэ. За муу адил хүргэлтийн төлбөр байгаа шүү дээ тий. За хэдүүлээ энэ зүгээр Омегаг ингээд сагслаад үзчихье. За ингээ Омега дээр маус аваачлаа гэж үзье л да. Тэгэх юм бол шууд миний сагс гэсэн хэсэг гарч ирнэ. За тэгэхээр миний сагс гэдэг нэмэхээр энэ одоо шууд сагс руу орчиж байгаа юм. Сагс нэр ингээд мэдээл харагдаж байна тийм ээ. За одоо мэдээж дархлаа ингээд хүүтэрж байгаа, улирс солигдож байгаа үед мэдээж дархлаагаа дэмжихийн тулд энэ витамин С, Д, эхнат С гэдэг ингээд дархлааны үндсэн багцууд байдаг. За энийг бас ингээд багцаар нь авах юм бол 5% хөнгөлөлттэй байгаа. За гих мэтлээ эднэр ингээд оруулж хүүхдийн омега. За миний сакс гэдэг рүү ингээд нэмчихнэ гэсэн. Ийм амархан. За одоо тэгээ витаминуудаа бол яг ингээд аваад болцсон бол гоо сайхан хэсэг рүү оръё. За ингээр одоо яах нь Artistry, Derma Artistry гэдэг энэ юу вэ те? Шинэ одоо юм бүтээгдэхүүн байгаа. Derma аппарат байгаа. За энэ Derma аппарат 2,171 юм гэж байна те. За энэ нөгөө уцаар татуулах шаардлагагүй, арьсаа өргөе, байнгын залуугаараа гоё бай гэх юм бол одоо яах нь энэ аппаратыг авч хэрэглэснээр нөгөө долгиомолгоноор ингээд нэлээд гүн рүү нэм чих шилүүгэн. За нөгөө мэдээж серум хэрэглэж байгаа, тоснууд хэрэглэж байгаа те. За ингээд тэдгээрээ чинь одоо тоник эднэр юмнуудыг чинь хэрэглэж байгаа ингээд үйлчлэгийг үнэхээр одоо хамгийн сайн төвшөнд нь авчиж гүн төвшөнд нь ингээд арьсанд нь өгдөг. За ийм үйлчлэгээтэй энэ аппарат ингээд байж байгаа. За зүгээр жишээ татаад энийг ингээд сакс руу оруулчих. За энэ нөгөө юу нэ арьс арчил юу гэж байгаа чангалагч гэж юм те. За энэ бүтээгдэхүүнийг хамт энтэйгээ хэрэглэдэг. За тэгэхээр яг энэ серум гэж зөндөө юмнууд байгаа. За хэдүүлээ яг товчхон зүгээр би тайлбар хийж байгаа учраас ингээд товчхон явчих. За биеийн арчилгаа руу оръё. Биеийн арчилгаа руу оронгууд за одоо энд юу байна? Одоо үсийг эрчимтэй нөхөн сэргээх зориулттай юу гэж байна?
ангижруулагч гэж юм те. За ангижруулагч жижиг. За энэ ангижруулагчуд бол яг хуу. За энэ яг нэг аялалд явах зорилгоцсон юм жижигхэн савлгатай юмнууд баг шиг байна. За эндээс зүгээр ингээд ганц нэг нь хийчихье зүгээр. За ингээд сагс руугаа нэмчлээ. За тэнгүүд гэр ахуй руу оръё. За гэр ахуй дээр одоо манай аяг тавгаагч нэрээ шингэнэ аав штэ. За шингэн авах юм тулд аяг тавгаагч шингэнийг одоо энэ найруулдаг савыг хэрэглэнэ. За тэнгүүд аялалд явахад нэрээ халуун сав, хоолны халуун сав дутуу муудсан байсан тэрийгээ солихоор байгаа. За мэдээж хувцас авах нь боко чи өнөр энийг ган хариулын тавг аавна гэжсэн. За энийг нэмчи гэх мэтчлэн те. Ус шүүгчээ солих гэж байсан шүү дээ. За энийг нэмчи. За гих мэтчлээ ингээд юмнуудаа бүгдийн сайхан сагслаад юуг харъя дараагийн хуудас руу шилжлээ. За аяг тавгаагч аавна гэж хэлсэн шүү дээ. За нэг нэмсэн. За гих мэтчлэн. За тэгээд өөрийнхөө сагс руу орно гэсэн үг. Сагс руу орлоо. Саяны сонгосон хэсгүүдээс дутуу юу байна? Илүү юм юу авсан байна гэдгийг ингээд бүгдийг шүүж үзээд за энэ удаадаа ингээд нийтдээ авах гэж байгаа миний мөнгөнд дүнгээр 6,837,387 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг авах гээд сагсалцсан байна. За тэгэхээр энэ одоохондоо яг төлөвлөөгүй юмнуудаа бол жоохон хасчих гэх мэтчлэн те. За энэ хайруулын тавгийн одоохондоо төр байжий гэх мэтчлээ одоо ингээд нэмж хасна гэсэн үг байхгүй. За саяны хоолны халуун савыг за төрдөө байжий, хуучнаа төрдөө хэрэгжилжий. Эхний ээлжинд яг юу шаардлагатай байгаа вэ? Одоо мэдээж ингээд улирах солигдож байгаа. Эрүүл мэнд рүүгээ анхаарсан юмнуудаа хэрэгжилжий. Гоо сайхны үйлчлэгээ тогтмол авах юм чи энийг авчи. За аялал зугаалгаар явах угаасаа өнөө маргаашгүй явах гэж байгаа учраас энэ юм жижигхэн багцаа авъя, хувцаа авъя, усаа угаасаа уух юм чи. За эдгээрийг авъя. 6 сая төгрөгтэй багтаагаад ингээд юмнууд авчи гэд яах нь одоо бас тоош ирэх гин за мэдээж нөхөртөөгөө хүүхдүүдтэйгээ амиаг гоох юм чи 2 болох чи гэх мэтчлэн тэ нэмж хасаад ингээд үнийн дүнний өөрчлөлттэй байна. Тэгээ захиалгаа баталгаажуулах гэдгийг цааш нь дарлаа. За захиалгаа бас ингэж хийж болдог. Каталог хэсгээс биш яг ингээд үндсэн сагс руугаа орчоод тэр сагсан дээр бичиж болдог гэсэн үг шүү. За жишээ нь омега 3-ыг авч байгаа хүүхдээ омега юм уу? Яг том үний омега юм уу гэдэг энэ юу чинь нэрээрээ гараад ирнэ. За тэгээд сонголоо ингээ ороод ирнэ гэсэн үг. За омегагаа сонгосон бол одоо тоош ирэх ингээ хийгээд нэмж хасаад юмнуудаа ингээд одоо жишээ нь олон үйлдэлт байгаа. Олон үйлдэлт ам зайлагч шүдний гэх мэтчлэн тэ. Шүдний утас гэдэг. Ингээд бүх юмнуудаа хийлээ. Захиалах гэдгээ дарлаа. Нөгөө хүргэлт гэдэг тэр шинэ хаяг гэдэг таад маань хийн шүү дээ. Шинэ хаяг дээр анхаарах зүйл нь юу вэ гэхээр энэ суурин газар гэдгийг заавалчгүй юу яадаг шүү. За дүүргээ эхлээ бичдэг юм. Жишээ нь би одоо Баян зүрх гэж бичингүүт автоматар гараад ирж байгаа. Улаанбаатар гэдгийг заавал бичих шаардлагагүй. Зүгээр Баян зүрх гэчээд ард талд нь 26 юм уу хэдгээр хороо энэ тэр хороогоо хийж өгнө гэсэн үг. Тэнгүүд ингээ автоматар гараад ирсэн сонголтоос аль нэгийг нь сонгоно гэсэн үг. Түүнээс бол яг энэ дээр шууд ингээ бичээд 26 дугаар за одоо энэ 36 дугаар хороо гэж орж ирээгүй байдгийн 36 дугаар хороо гэд бичээд ингээд оруулахаар юу гэж хот тосгон талбарыг заавал бөглөх шаардлагатай гэж байна. Тэгэхээр энэ яаж юм нөгөө ийм энэ дотор сонгогдохоор орж ирээгүй хаягийг хийж болдоггүй гэсэн үг шүү заяа. Тэгэхээр энийг заавалчгүй ойролцоо би манайх чинь 36 дугаар хорооных л тоо тэгсэн мөртлөө би юу яадаг 26 дугаар хороо гэж хийж өгдөг. Яг тэр энд нөгөө бүртгэлийн хаяг дээр 26-аар орж ирнэ. Тэгээ энэ хоёрын аль нэгийг хамаагүй дарчдаг. Тэгээ сонгочоод энд нь жинхэнэ нөгөө гэрийнхээ хаягийг Баян Монгол одоо жишээ нь Баян Монгол 408 дугаар байр за 56 тоот гэх мэтчлэн тэ. За ингээд жишээ олгоод би хийж байгаа шүү дээ тийм ээ. За ингээд хийгээд энийгээ яах нь би бүрэн танилцж зөвшөөрч байгааг баталгаажуулж байна гэсэн одоо энийг чеклээд энэ хаягийг шинээр хадгалах гэдэг ингээд хадгалчихж байгаа. Ингээ хадгалаад өгөхөр таны энэ хаяг чинь ингээ ороод ирц хадгалагдсан байж байна. За энэ яг мөн үү биш үү эсвэл өөр хаяг байна уу? Энэ дунд чинь ингээд яг захиалга хийхэд чинь бас ингээ олон хаяг хадгалагдсан байвал нөгөөдөг чинь төөрөлдөд халга болчихдог шүү. За өөр хаяг сонгогдсон байж идэх. Дараагийн удаа бас дахиад захиалга хийхдээ энэ дээр анхаарна гэсэн үг.
За энийг мэдсэн чи гэрлүүгээ захиалах гэсэн чи ажил руугаа захиалсан ч юм уу те. За гих мэтчлийн иймэрхүү юмнууд ингээ үүсдэг. Тэгэхээр энийгээ ингээ харж агаад яах нь саяныхаа одоо хаягийг за би нөгөөдхийгээ олгоо олчлоо. За нэг хаяг ингээ сонгочих. За өөрөө авах гэсэн юм хэсэг гараад ирдэг. Энд одоо таны нөгөө нийт авах үнийн дүнгээрээ хүргэлт гэдэг дээр тэг төгрөг байгаа харж байгаа бах те. За энэ бол өөрөө авах гэсэн хэсэг дээр ингээ харахаар үнгүй одоо шууд өөрөө очиж авдаг гэсэн үг шүү. За өөрөө очиж авах одоо цэг маань үнгүй авдаг цэг маань одоо энэ юу байгаа? Даргуун байгаа. Даргууны яг баруун хойд талд за энэ хаяг нь энд харагдаж байгаа. Та хэд маань өөрөөсөө Google Map дээр ороод харах юм бол энэ бүр илүү тодорхой харагдаж шүү. За энд ингээ байж сонгоо хайрхан дүүрэг толгойд 1801 38 дугаар хороо хүнсчдийн гудамжаа гэсэн үг. За энд хүргэлтийн төлбөр байхгүй. Эндээс бол өөрийн биеэр очиж авч болдог. Тэгэхээр энэ их төвжрээтэй энэ их завгүй амьдралын одоо ийм хэм маягтайгаа бид нэр ийшээгээ бас ингээд зорин очиод авахд бас жоохон хүндрэлтэй. Саяны бараагаа зүгээр хөргүүлээд авъя гэдэг тэр хүргэлт гэдгийг дарах юм бол одоо энд бол ингээд маш олон хаягуудыг би бол хийгээд хадгалсан байгаа. Энэ ингээд миний хэрэглэгчнэр байж байгаа. Маш олон хүмүүсүүд захиалж авч ирсэн хүмүүсүүдийн хаягийг бол би хийгээд ингээд хадгалсан байгаа. Тэгээд одоо дахиад дараагийн худалдаа хийе гэх юм бол эндээс нь би одоо энэ хаягийг сонгоод яах нь тухайн одоо бараагийн захиалаад өгчдгөө гэсэн үг. За одоо Сүхбаатар дүүрэг 11 дугаар хороо гэдэг энэ 100 айлын энэ хаяг руу ингээд захиалъя гэдэг энэ хаягаа сонгох юм бол за юу яа энд нөгөө хүргэлтийн төлбөр маань өөрчлөгдөнө гэсэн үг. 5000 төгрөг нэмэгдэж орж ирдэг гэсэн үг. За энэ юу вэ? Хүргэлтийн төлбөр нь болохоор ингэдэж шүү. За энэ 400 оноо. Энд ингээд нэг оноо харагдаж байгаа. 867 оноо харагдаж байна. За энэ 400 онооноос дээш болчих юм бол хүргэлт нь үнэгүй болчихдгийг нэрээд энийг мартцсан байна. За ингээд хамтдаа бөөндөө юмаа захиалаад авах үед бас хүргэлт ингээ үнэгүй хүргэгдээд ирдэг юм гоё оюутай байдаг. За би хүргэлтийн яг төлбөр нь хэд болж байгаа яг нэг 400-аас доош болгож байгаа би таад бас харуулчих. Нэгэнд гоё бичлэгээ хийгээд оруулж байгаа юм чинь тийм ээ. За энэ нэлээ өндөр оноотой бүтээгдэхүүн хоёр бүтээгдэхүүнийг нь хасаад за ингээд 22 онооны бараа бүтээгдэхүүн 800 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүн авъя гэх юм бол 5500 төгрөгийн хүргэлтийн хураамж төлөх нэ. За тэгээд мэдээж хаягаа сонгоцсон үргэлжлүүлэх гэдгээ дараад ийм хоёр сонголт гарч ирэн. Хоёр сонголтын эхнийх нь болохоор Visa карт болон бусад нөгөө Master Union Pay гэсэн ийм картуудыг хийгээд төлбөрөө төлж болно. Эсвэл QR кодоор. Ер нь бол QR код нь илүү өвтэйхэн амар хурдан төлөгддөг. Тэгэхээр энийгээ сонгочих юм бол за тэгээ баталгаажилт хийгднэ. Захиалга шалгах гэж байгаа тийм. Захиалгыг шалгах хэсгээр болохоор хаягаа шалгана. Ямар төлбөрийн үгээр төлөхийг өөрийнхөө овог нэр, мэйл аяг, утасны дугаарчин байна уу гэдгээ шалгалаа. Бүтээгдэхүүнүүд нь яг мөн байна уу, тоо ширхэг нь мөн байна уу гэдгийг нэгтэлж үзлээ. За үнийн дүнд нь окей болж байгаа бол хүргэлтийн төлбөр эцсийн дүнгээр ингэж харагдаж байна. За окей миний мөнгө хүрэх юм байна гэсэн үгдэн дээр яах нь захиалгыг баталгаажуулах гэдэг хэсгээ дараа цаашаа явна. За ингээд энэ QR код гараад ирэх үед яах нь та утсаа гаргаж ирээд утасныхаа эсвэл энэ чинь та утсаараа орж байгаа юм бол скриншот хийгээд тэгээд нөгөө төлөх гэж байгаа банкныхаа юу руу ороод тэн дээр уншуулчих болно. Эсвэл бол энэ чинь юу яадаг шүү. За ингээ бүх банкны төлбөрийн системийнх нь юунууд одоо энэ доор нь холбогдох системийнх нь гар утсаар орж ирж байгаа тохиолдолд нөгөө банкных нь сонголтууд бүгдээрээ гараад ирдэг. За тэгээд тэр банкныхаа сонголт дээрээ дарангууд тухайн банкныхаа аппликейшн руу нэвтэрч ороод автоматар төлөх хэсэг чинь ингээ уншаад ороод ирнэ. За тэгээд та гүйлгээгээ хийхэд таны төлбөр төлөгдлөө гэдээ одоо энэ дээр гарч ирнэ. За энэ төлөх хугацаа нь болохоор 20 минут байдгийг. 20 минутын дотор та энэ QR кодоо уншуулад төлнө гэсэн үг. Тэр болтол яг нь ингээд хүлээгээд ингээ байж гин гэсэн үг. Төлөгдчих юм бол дараагийн одоо юуруугаа шилжин дэлгэц. Тэгээ дэлгэц шилжихээрээ таны мэйл хаяг дээр чинь таны бараа амжилттай захиалагдлаа. Таны захиалга амжилттай үүслээ гэд мэйл хаяг дээр чинь мэйл хүрээд ирнэ. За тэгээ нэгээс 2 хоногийн 24-өөс 72 цагийн дотор бараа нь бол яг тухайн хаяг дээр нь ирнэ. За тэгээд юу яана нөөтийн баримт нь болохоор за нэгээс 2 хоногийн дотор 24-өөс 48 цагийн дотор таны мэйл хаягаар нөөтийн баримт нь яг энэ үнийн дүнгээрээ хүрээд ирдэг байгаа шүү. За тэгээ амжилт хүсье.